өнөөдрийн манай эхний зочноор бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер, стар бүжгийн хамтлагийн дасгалжуулагч Ууган Цэцэг ирсэн байна. Таныг студид урьж байна. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? За тэгээд та голдоо суугаад чихвчээ зүгээд микрофоноо өөртөө сунгаад тухтаа суугаарай. Ямар гоё харагдаж байна. За сайн байна уу? Сайн байна. Микрофоноо сонгочаарай манай Ууган Цэцэг. За тэгээд сайхан өөрийгөө танилцуулаад бүгд эхлэе те. За намайг Ууган Цэцэг гэдэг. Бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер. 2009 оноос одоо бүжгийн спортоор хичээллээд хүүхэд ахаас гэсэн. Тэгээд 2015 оноос Star гэдэг бүжгийн спортын хамтлаг байдаг. Тэгээд хамтлагт элсэж ороод за тэгээд 2021 онд бас манай сургалтын төв байгуулагдаад тэгээд багшилж эхлээд за тэгээд одоо үргэлжлүүлээд нөгөө Star-тайгаа бол би тамирчин хийгээд бас хамтлагийнхаа туслах дасгалжуулагч хийгээд ажилладаг. Бас студ дээр нэг анхаан шатны хүүхдүүд насан туршидтын сургалт ороод явдаг. Ямар гоё юм бэ? 16 жил биш ээ. Тий 16 жил тий бүжгийн спортоор холбогдсон байна. Тэгэд анх тэр бүжгийн спортоос холбогдож байсан түүхээсээ хуваалцвал яагаад бүжигчин болов? Эсвэл бүр цэцэрлэгээсээ багасаа л бүжиглэх дуртай хөвгт байв уу? Нөгөө нэг цэцэрлэгт байхад нэг шувуухай гэл тэмцээн болдог ш тий. За одоо оюутнуудын дундал дээр үедээс нэг хаврын баяр гэл тэмцээн болдог гэсэн. Тэгээ би бол цэцэрлэгт байхдаа нэг шувуухай гэл тэмцээн орж явж агаад за тэгээд 2009 онд манай сургууль дээр тийм бүжгийн дугуйл нэгдээд тэгээд юу нь л их сонирхоод орж исэн. За тэгээ 2010 онд чинь нөгөө манай Star хамтлаг тухайн үед би хүүхдээсэн. Тэгээд Star хамтлаг анх удаа нөгөө дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд оролцоод 10 дугаар байр эзлээд ирсэн гэд. Тэг би зурагтаар үзчихсэн. Тэгээ манай ээж бас ингээл харчаал хөө энэ том болчоодаас ингээ бүжиглж болд юм биш тий. Миний охин ингээ бүжиглээ явал өстой гоё юм байна да гэлээ. Зүгээр зурагтаараа ярьжсэн. Одоо бас яг тэр одоо ээж маань ярьжсэн. Одоо тэр амьдралаар би асаад амьдраад явж байгаа гэсэн. Ямар гоё юм бэ тий. Тэгэд Star бүжгийн хамтлаг нь ер нь ямар бүжгээр одоо нөгөө Латин Америк бас олон бүжгийн төрөл байдаг байх л та тий. Илүү бас дэлгэрэнгүй танилцуулбал зарим хүмүүс бол бүжигтэй их ойр хүмүүс байгаа. Гэхдээ зарим нь бол ойлголтчгүй ч хүмүүс байгаа л да. Одоо ингээл нөө цэнгэнт бүжиглэлтэй нэг талаасаа одоо хүмүүсийн ойлгодгоор бол гэхдээ яагаад бүжгийн спорт гэж нэрлээд байгаа юм тий. Цэнгэнт бүжиг бол нөө 3 хэлбэрээр байгаа. Одоо нийтийн хэлбэр гэж байгаа тий. Олон нийт бүжиглэхэд тохиромжтой хэлбэр. Эсвэл одоо нөгөө тайзны хэлбэр гэж байгаа. Одоо дуучны арт бүжиглэх эсвэл нөгөө үзүүлбэр маягаар тий. Одоо нөгөө урлагийн үзлэгт орох гол хүүхдүүд бүжиг сурж байгаа чи ер нь нэг талаасаа тайзны хэлбэрээр сураад байна гэсэн. Тэнгүүд бүжгийн спорт болохоор нөгөө өрсөлдөөний хэлбэр гэсэн. Одоо хүмүүс яг тэр бүжгийн спортыг хийснээрээ нарийн техник, ур чадвараа харуулад тэгээ хурд хүчээрээ хооронд өрсөлдөөд байгаа тэр хэлбэрийг нь бүжгийн спорт гэж нэрлэдэг байгаа. Тэгээд Олимпийн бус төрлийн одоо спортын төрөл гэж явж байгаа. Тэгээ манай бүжгийн спортын холбоо өөрөө Олимпийн хооронд харьяалагддаг. Тэгээд яг нөгөө бусад спортуудтай адилхан цол зэрэг аваад ингэж явдаг. Ямар гоё юм бэ? Манай Ууган Цэцгийн хувьд ер нь яг анх ямар төрлөөр хичээлж ирсэн юм бэ? Тийм одоо бүжгийн спорт гин дотроо бахаа хид төрлүүд байна. Гэхдээ яг нийтлэг түгээмэл яг гол төрлүүд нь бол нөгөө стандарт буюу одоо вальс, танго, фокстротууд байна тийм. Латин Америк төрлөд нь болохоор самба, чача, румба, баса дабл жэ. За одоо ингэ нөгөө оттой бүжиглэхээр хэдүүлээ үздэг бүжгүүд байгаа шүү дээ. Тэнгүүт одоо салса, бачата, за мамбо гэл ингээ явангууд нөгөө Карибын цэнгэнд бүжиг бол авчдаг. Тэнгүүд нөгөө рок н рол одоо нөгөө бүги гэдэг төрлүүд бас байгаа. Гэхдээ одоохон дайраа Монголд болоос тэгж хөгжөөг байна. Тэгээд одоо сүүлд 2024 оны нөгөө Парисын Олимпиад бол нөгөө брейк данс нэвтэрсэн шүү дээ. Тэр бол яг нөгөө бүжгийн спортод орж байгаа гэсэн үг. Маш гоё бас дэлгэрэнгүй мэдээлэл өгч чинь тий. Сая тэгээд басадобл гэсэн чи яг манай нөгөө одтой бүжиглэлий дээр манай хөтлөгч одоо мандуул хонгоройгч хоёр манаас басадобл гэж гардаг шүү дээ. Тэр хэсэг шууд ингээл их юм хүчтэй бүжиг байдаг тийм ээ. Ер нь ингээд бүжгийн спорт хүнд ямар гоё эерэг мэдрэмжүүдийг бие болон сэтгэл зүйн хувьд өгдөг вэ? Магадгүй бас Ууган Цэцгийн хувьд бүжгээрээ хичээлэхгүй нэг хэсэг гап аваад тийм чулаа аваад тэгээ эргээд ороод ирэхэд тий энэ зүйл бол надад ийм зүйлийг л өгдөм байна гэсэн нэг тийм хүч байсан болоо.
За яг нэг талаасаа спорт тэгээд нөгөө хөдөлгөөн нөгөө жигэд одоо хөдөлгөөн байхгүй нэг талаасаа ингээ харах юм бол кардио дасгал байхгүй. Одоо ингээл хүмүүс нөгөө 30 минут байна. За би өөрөө бас нэг жимд хальт явж үзсэн. За тэр үед ингээл багш хэлээш нөгөө кардио дасгал хий. Шатан дээр алхах, гүйлтийн зам дээр алхах гээл. Тэр бол ингээд айгу уйтгартай тий. Ингээл алхаал энэ тэгэл ингээл айгу зовоод байгаагаа мэдрээд идэг. Бүжиг бол нөгөө айгу жаргалтай. Нөгөө дуу сонсоол тэр хэмнэлийг мэдрээд тэгээд нөгөө нэг мэдхэд нэг цагийн хичээлд ингээд нөгөө тасралтгүй хөдөлгөөн хийцэн байдаг. Тэнгүүд айгүй юм баяр хөөртэйгээр одоо тэр кардио дасгалыг хийчихэж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нөгөө яхаа мэдээж одоо энэ насан туршидтэй нөгөө сонирхогч ингээд нөгөө би турах уу гэж айгүй асуудаг тий. Яхаа мэдээж нөгөө хүчний дасгал хийхгүй байгаа учраас би бол нөгөө булчин томрох юм бол байхгүй. Гэхдээ яг нэг жигэд хөдөлгөөнөөр биеийн ерөнхий массыг ингээ бууруулна. Тэнгүүд одоо эмэгтэйчүүд айгүй их сонирхдаг гэж хэлж байна. Хүүхдийн тухайд гэх юм бол нөгөө химнэлийн мэдрэмжийг тэр багаас нь суулгаж байгаа. Тэгээ дээрээс нь тэр нөгөө анги нийтэд хичээлж байгаа. За тэг нөгөө хосын төрөл гэж байгаа ш тий. Эрэгтэй эмэгтэй хүүхдүүд хоорондоо нөгөө харилцаж сурна. Эсрэг хүүснийхээ хүнтэй яаж харилцаж сурах вэ тий. Одоо эрэгтэй нь илүү нөгөө удирдах хэвээр. За тэнгүүд эмэгтэй наашлаад яж болохгүй ч гэдэм үү тий. Нэг талаасаа нөгөө юм нийгмийн харилцаанд орохт нь ингээ айгүй сайн нөлөө үзүүлж өгдөг. Спорт. Ямар гоё хичээлмээр санагчлаа. Хоёлаа хичээлгүй намнаа. Спортоор одоо хичээлэх чинь нас хамаагүй өстэй тий. Тий хамаагүй. Манай нөгөө спортын онцлогч өөрөө бас тийм аахгүй нөө насны хязгааргүй. Одоо ингээд 9 ба түүнээс доош гэж байгаа. За тэгэл нөгөө цэцэрлэгийн наснаас л яг нөгөө суур боловсролын олгоо явдаг манай студ өөрөө. Тэгээд нөгөө бүжгийн спорт руу ингээ хөрвүүлээд оруулдаг. Тэгэнгүүт дээшээгээ бол нөгөө манай дэлхийн нийт дээр сениор нас гэж байдаг. 35, 45, 55, 65 гэдэг ингээ нэмэх ингээ явцдаг. Тэгэнгүүт нөгөө Европчууд бас нэг урт наслын штэ. Тэгээд бүр нөө 75 нэмэх ч юм уу. Одоо бидний насны ангиллыг ингээ гаргаад өг гэдэг. Вау. Ямар point тий. Ер нь хүний ааш занд нь ингэж тохирсон бас бүжиг байдаг болов бас байгаа ах тий. Тий нөгөө тэр чинь нөгөө аяных нь хэмнэлүүд байгаа л да. Одоо 4-ний 4, 4-ний 3, за 4-ний 2, 2-ны 1 ч юм уу тий. Тэгээд ингээ явангууд ч нөгөө тэр бүжиг өөрөө хаанаас үүсэж гарсан юм. За одоо жишээлбэл чаачаа бол куб улсаас өсөлтэй ч гэдэм үү тий. Тэгээ кубын одоо яг үндэсний нийл бүжиг байхгүй нэг талаас гэхдээ бүжгийн спорт төр ороод ирэхлээр илүү нарийн техниктэй болоод ирнэ. Гэхдээ тэр тухайн бүжгийн нэг уур амьсгал мэдрэмжийг бүжигчд одоо тамирчид гэсэн үгтэй ингээ илэрхийлэх хэрэгтэй байдаг. Тэнгүүд одоо ингээд нөгөө ямар ч emotional байхгүй тий ингээ зүгээр л хөдөлгөөн хийгээд байвал ингээ айгу уйтгартай бас тий тэнгүүд нөгөө дотор тэр сэтгэл хөдөлгөөд байгаа юм тэр нөгөө ай байгаад байгаа байхгүй тэгээд нөгөө булчин хөдөлж байгаа учраас ямар нэгэн даавар ялгарна тий тэнгүүд дотроос ингээ юм гардаг тийм бэ тий тэгэхээр бас аль айн илүү сэтгэлийг нь гоё хөдөлгөөд гар хүлийг нь хөдөлмөр санагдаад байна сонсууд л бас зүгээр л юм байна тэгээд бас өөрийнхөө яг дуртай төрлөө бас болох боломжтой юм тий тэсэлмээр тэсэлч Тэгээ одоо энэ бидрээс нөгөө Star бүжгийн хамтлагийн талаар бас ярилцвал тий. Одоо сонсч ирсэн тий. Тий, ер нь би ч гэсэн нэлийн сонссон юм байна. Тэгээд би ч одоо тэр салбар юм шүү дээ. Гэсэн мөртлөө сонсоод байна шүү дээ. Тэгэхээр нэлийн бас сонирхолтой хэдэн онд байгууллагатай яг хэдэн хүн байгаад байна. Хичнээн амжилтыг гаргав гэх мэтлэн бас гоё хүмүүс мэддэг байх тий. За манай Star хамтлаг гэхээр нэг талаас бол ингээд хүмүүс бүжгийн хамтлаг гэж ойлгож байгаа. Тэнгууд нөгөө спорт талаас ярих юм бол спортын баг байгаад байгаа байхгүй юу? Одоо яг нөгөө бүжгийн спорт чинь дотроо хосын төрөл гэж байгаа гэж ирсэн. За тэнгууд соло гэж бас сүүлийн үед гарсан байгаа. Охтууд ганцаараа бүжгэлдэг гэсэн. Тэнгууд хосоороо хамтлагаараа бүжгэлж байгаа төрөл гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө багийн төрөлд орчин. За тэгвэл манай хамтлаг өөр 2007 онд байгуулагдсан байгаа. Тэгээд намайг одоо тэр зурагтаар үзэхэд гэсэн 2010 онд анх удаа Монголоос одоо төдийгүй Азийг төлөөлж дэлхийн аврал шалгаруулах тэмцээнд оролцсон. Тэгээд тэрнээс хойшоо ингээд тасралтгүй явж байгаа. 2013 онд нэг завсарлаад. За тэгээд 10 дугаар байр, 11 дугаар байр, 15 дугаар байр гэл нөгөө янз бүрийн байруудыг эзэлж явсан. За тэгээд бид нар яг коронагийн өмнө 2017 18 19 онуудад бол 7 дугаар байр руу орж ирсэн. 9 дугаар байрыг эзэлсэн, 8 дугаар байрыг эзэлсэн. За ингээд урагшлаад байсан тий. Тэр үед бол би дөнгөж нөгөө шин тамирчин байлаа. Тэгээд ах эгч нартайгаа ихээсэн. Би 15 тайдаа одоо старт орсон гэсэн үг байхгүй. Тэгээд манай ах эгч нараас ингээд айгу удаан бүжиглсэн ах эгч нар байсан. Ингээ айгу сайн юмаа зааж өгдөг тий.
Тэгээд корона тохиолдсон. За тэгээ коронагийн дараа бол бид нөгөө сургалтын төвөө байгуулад хамтлагтаа бид өөрсдөөс нөгөө тамирчтай бэлтгэж авъя гэж шийдсэн. Тэгээ жил болгон манайхаас хамтлагтаа нөгөө сонгон шалралт хийгээд тэгээ бас бүр яг бүжгийн спортоор хичээлж байгаагүй ч гэсэн хамаагүй нөгөө оюутан залуучуудыг бас нөгөө нийгмийн одоо нөлөө шүү дээ тий. Нөгөө хүмүүс залуучуудад илүү энэ бүжгийн спортыг сурталчлах зорилгоор бид нэр сургалтаа зарладаг. Бас арай хөнгөлөлтөө үнээр. Тэгээд манай тэндээс одоо явж шин тамирчид маань 2022 оноос эхлээд дэлхийн арга шалгаруулах тэмцээнд оролцоод тэг бид нэр коронагийн дараагаас 4-р бэр эзэлсэн. 2023 онд 5-р бэр эзэлсэн. За тэг өнгөрсөн жилээс 4-р бэр эзэлж гисэн. За тэг одоо энэ оныхаа тэмцээнд дараа 7 хоногт явах гээд тэгж хайргийн тавтал тавхиад байна даа тийм ээ. Одоо Австри улсын Вен хотод болно. Ерөнхий нь их хвчлэн нөө Европт талдаг байхгүй. Германд бид нэр очиж үзчихлээ. Австри за тэгээд сүүлийн жил нэг Хонконгт болсон. Тэгээ ерөнхий хвчлэн яг Европ руу явдаг. Дэлхийн хэмжээний маш том тэмцээн гэж бас тодтогсон байсан. Тэгэхээр энэ бас тэмцээний талаар илүү дэлгэрэнгүй яраач те. Одоо дэлхийн улсууд ордог вэ? Бүжгийн спортын холбоо гэж байгаа. Тэр нас нөгөө яг олимпийн хороондоо гишүүнчлээ. Энэ бол яг албан ёсны бүжгийн спортын холбоо байхгүй. Тэгээ одоо яг энэ цэнгэнт бүжиг ballroom dance тал руугаа эсвэл dance console гэх мэтчлээ олон янзын бүжгийн холбоонууд байна. Одоо бид нар сошиалаас харах юм бол янз янз адилхан л бүгд бүжиглээд байдаг. Гэхдээ тэр нөгөө бас нэг хариуцж байгаа холбоо гэж юм байна шүү дээ. Тэгэнгүүт манай холбоо болохоор дэлхийн бүжгийн спортын холбоо гэдэг WDSF гэдэг албан ёсны холбоо байна. За тэндээс яг зохион байгуулдаг. Яг энэ одоо сая нөгөө хосоороо баг гэсэн үг шүү дээ. Энийг formation гэж нэрлэдэг. Тэгээд Latin Formation World Championship гэж явж байгаа. За тэгээ энэ тэмцээнд ихэвчлэн яг нөгөө Европын орнуудаас их оролцсноо. За том хүчтэй өрсөлдөгч нар маань бол Герман улс. За тэгээ Австри улс сүүлийн жилүүдэд орж ирж байгаа. За тэгээд Монгол улсаас ер нь л тэр хоёртой яг зэрэг үзэлцэн. Нэг улсаас 2 баг оролцсон. Тэгээд бусад доошоо гэх юм бол одоо Нидерланд, Украин за тэгээд нөгөө Их Британи гэж мэгээд ирнэ бас улсуудаас. За тэгээд Монгол тэр тэмцээнд очихгүй бол дэлхийн аварга гэдэг нэртэй болдоггүй. Европын аварга гэдэг нэртэй болно гэсэн. Нөө ТV төлөөлж очиод байна гэсэн үг байхгүй. Хонконгод болоход л нэг Таиландаас баг орсон. 2018 ондаас нөгөө Хятадын Шинжээнд болоход Хятадаас нэг 2 баг оролцож ирсэн. Тэрнээс өөр нь бол Япон, Солонгос гэх мэтчлэн Ази улсуудаас энэ багийн төрлийг одоо сонирхож оролцдоггүй. Монголчууд болохоор яг нөгөө бүжгийн спортын төрлийг харахтаа энэ багийн төрлөөр ингээ явбал бид нэр одоо боломжтой юм ингээд тэр нөгөө боломжийг харж тэр тэмцээнд оролцож байгаа байхгүй юу. Нэг талаасаа бид нар яг түрүү ярьсан нөгөө хаврын баяр гэл нөгөө нэг ингээд нэг юм суур байгаад байна шүү дээ. Яг тэр нөгөө нийтийн цэнгэнт бүжиг 2000-аад оноос эхлээд ингээ хөгжиж байгаа үеэр одоо нэг юм оюутан залуучууд нөгөө ингээд хаврын баяр гэл бүжигэндээ тэмцээнд айгүй идэвхтэй оролцдог. Одоо тэндээс л манай багш өөрөө соёлын дэд сургуулийг төгссөн Бацайх ингээ багш идэг. Тэгээ өөрөө багшлаад тэгээ багууд хамтлагууд ингээ бэлтгэж яваа. Тэгээ өөрийнхөө хамтлагийг гаргаад ингээ явсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг монголчуудад тэр нэг юм хамтлагаараа бүжиглэх нэг юм суур байгаад байсныг нь харахтаа яг Монголын бүжгийн спортын холбоо байгуулагдаад тэгээд дэлхийн бүжгийн спортын холбооны тэмцээнд бид нар багийн төрлөөр оролцвол илүү их амжилттай оролцох юм байна гэд тэрийг гаргаж ирсэн гэсэн үг. Одоо болохоор хэдэн одоо баг тамирчид хоорондоо өрсөлдөх лээ. За нэг коронагийн өмнө бол 20-д баг оролцдог байсан. За одоо коронагийн дараагаас нэг 10 хэдэн баг оролцсон. Тий, арай цөөрчихсөн байгаа. Одоо л 10 хэдэн юм шүү дээ. Тий. За. Энэ тэмцээн тэгэхээр нэлийн том хэмжээний даацтай бас олон улсыг хамарсан бас яг албан ёсны холбооноос зохион байгуулдаг ийм тэмцээн байх нь. Манай хэд бол авраг авалт бол бүр нэлийн том юм шуугаан тарих нэ тийм ээ. Тийм. Энд яг нэг албан ёс одоо ингээд ChatGPT юм уу AI-аас тийм Монголын түүхэн, спортын түүхэнд тийм багийн төрлөөр одоо дэлхийн авраг болсон баг байна уу гэд асуух юм бол ерөнхийдөө бол сая нөгөө 3-3 гэдэг нөгөө хоёрт орсон байна юм байна гэж гарч ирнэ. Саяас тэр нөө соло төрөл гэд ярьсан шүү дээ. Маань соло төрлөөрөө мөртлөө хамтлагаар бүжиглдэг шин төрөл бас байна. Тэр нь одоо өнгөрсөн жилээс гарч ирсэн байхгүй юу? Тэрийг хореографик гэж нэрлэж байгаа. Тэгээд манайх ч бас нөгөө юм одоо 12 жил дэлхийн аврагт оролцсон мэдлэг туршлага бас байна тий. Тэрүүгээр бид нар нөгөө студид суралцж ирсэн өсвөр насныхаа охтуудыг тийм хамтлаг болгоод баг болгоод тэгээд бид нар сая энэ 100 тийм өсвөрийн одоо тэр дэлхийн аврагт очиж оролцсон.
Тэгээ манайх 9 багаас нэгт орсон. Вау. Тэр бол яг нөгөө манай 2021 онд студ байгуулагдаад хүүхдүүдийг ингээд нөгөө тасгалжуулаад бэлтгэж явж байгаа. Тэгээд манай багш бол нөгөө бүжгийн дэглэж ингээд ерөнхий суурин гаргаад би бол яг хөдөлгөөний техник дээр нь ажиллаж тасгалжуулаад тэгээд бид нэр Португал улсын Брага хотод очиод тэгээд дэлхийн авраг болсон. Тэгээд яг тэр ChatGPT-гээс асуухаар гарч ирж илээ. Гэхдээ нөгөө өсвөр насных гэдэг утгаараа одоо хамгийн том зэрэглэл бас биш байгаад байна шүү дээ, тий. Ийм нэг баг бол байна. Гэхдээ яг албан ёсны тийм дэлхийн авраг болсон баг одоогоор Монгол улсад байхгүй байна гэж байгаа. Тэгэхээр нэг талаас ингээ харахад олимпийн бус спортын төрөлч гэсэн бид нэр одоо спортын түүхэнд багийн одоо энэ төрлөөр бас амжилт гаргах бүрэн дүрэн боломж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр та бол бас яг туслах дасгалжуулагчийн үргийг те хийгээд явж байгаа. Тэгэд ийм том тэмцээнд оролцож байгаагийн хувьд нэлээд л бэлтгэлтэй байгаа хта. Тэгэд бэлтгэл хэр хангагдаж байна та нарын маань? Одоо манайх ч угаасаа тийм жил он гарангуут л 1-2 сараас шин тамирчтай бол бэлтгэж эхэлдэг. За тэгээд мэдээж хуучин тамирчид маань бас байгаа. Байнгын бэлтгэлтэй байдаг. 7 хоногт нэг 2 удаа ч юм уу 3 удаа бэлтгэлээ хийгээ явж идэг. За тэгээд жил дамнаад бид нэр Монголдо бол нөгөө хотын аврагт орно. Улаанбаатар хотын аврах шалгаруулах тэмцээн, Монгол улсын аврах шалгаруулах тэмцээнд орж дэлхийн аврагт явах эрхээ авдаг. Одоо чансаага бодоод. За тэгээд эрхээ авангуудаа бид нэр дэлхийн аврагын бэлтгэлд ер нь бол нэг 8 сараас гардгийн. Тэгээ 8 сараас өмнө бид нар одоо энэ жил нөө бүжгийн одоо нэр дэглэлтэй шинжлэх үү, одоо хуучин бүжгийг хийх үү гэх мэтчлэн шийдвэрүүдийг гаргана. За хэрвээ шинэ бүжиг хийх гэж байгаа бол шинэ бүжиг дэглэлтэндээ орно. За тэгээ шинэ бүжгээ дэглэлчээд нэг намраас эхлүүлээд 7 хоногт ганц 2 амралттай нэг 5-6-гийн бэлтгэл рүү орно. Тэгээл одоо сүүлийн одоо 10-11 сард бол өдөр болгон бэлтгэлээ хийнэ. Тэгээ ихэвчлэн манай одоо багт дандаа оюутан сурагч нар байна. Хамгийн бага нь одоо 15 настай охин байна. Хамгийн том нь одоо манай нэг ах байна. Тэгээд олон насны ангиллын хүмүүс бас байгаа. Тэгээд бид нар чинь бүгдээрээ хичээл сургуультай ажилттай хүмүүс. Тэгээд дандаа шөнө оройн цагаар бэлтгэлээ хийдэг. Оройн 9-өөс тэгээд шөнийн 12 хүртэл өдөр болгон бэлтгэлээ хийгээд. Тэгээд одоо бид нар 7 хоногт явах гэж байгаа учраас маш шаргуу бэлтгэлтэй байна. Тэгээд тийм би бас жоохон ханиад хүрчиж жоохон гуйшаанаад тах шиг нэ. Хамгийн анхмад тамирч нь хэдтэй вэ? Манай намнаас ирээдүйд боломж байгаа лөө. 93 оны ах штэ. Оо би бүр нялхах юм байна. Нялхах бах юм биш үү намнаа. Одоо шууд стар руу явжтэй миний дөө. Өнөөдөр чи бид өнгөж төрж байгаа юм шүү дээ. Энэ жилийн тэмцээний онцлог бас юу баахаар юм шиг харагдаж байгаа вэ? Тийм бас таамаг бас байгаа бол. Ингэсэн ихэнх багууд шинэ бүжигтээ оролцож байгаа. Одоо нөгөө Европын багууд бол доорож нэг бүжиг 2 жил хийдэг юм угаасаа. Манай баг болохоор аль болох жил болгон бүжгийг шинжилэх гэж хичээдэг. Гэхдээ 2023 онд нөгөө Хонконгт бүжгээ үзүүлсэн. Тэр жилийн бүжиг маань Spirit of Mongolia буюу одоо Монгол хиймар гэсэн сэдвтэйсэн. Одоо латин бүжгийн хөдөлгөөн техник одоо тэр хайрцагуудаар Монгол одоо уламжлалт зүйлсүүдийг харуулсан байхгүй. Тэгээ аяных нь хэлбэр нь бол нэг юм cinematic уур амьсгалтай, dramatic юм уур амьсгалтай. Хэрвээ Star Dance 2023, 22, 24-гээ одоо онуудын бичээд хайх юм манай бүжгийн бичлэгүүд YouTube дээр байршсан байна. Тэгээд Хонконгт нөгөө бүжгээ үзүүлсэн чинь нөгөө үзэгчд айгу цөөхөн. Тэгээ нөгөө яг Азууд үзэж байгаа учраас гэд нэг юм халуун дулаан одоо юм амар хөл хүлээж аваагүй. Emotional бас тэгээд холбооны бүгд амт Герман улсад бас манай нэг тасгалжуулагч агш байгаа. Онон дээр гээд эмэгтэй. Өөрөө нөгөө Германы багт бүжиглээд 3 удаа дэлхийн авраг болсон тамирчин байхгүй. Бас нэг хэсэг бас Монголд нэг шуурсан. Тэгээ сүүлийн жилүүдэд манай баг дээр тасгалжуулагчаар ажиллаж байгаа. Тэгээ багш хэлэхдээ за 2024 онд бол Европтой болох юм байна. Өнгөрсөн жил Австртай болох юм байна. Тэгэхээр хэдүүлээ нөгөө европчуудад Монгол бүжгээ одоо энэ Spirit of Mongolia бүжиг үзүүлэх хэрэгтэй юм байна гэж шийдсэн. Тэгээ бид нар бүжгээ солилгүй өнгөрсөн жил дэглэлтэн дээр илүү жоох юмсууд нэмээд одоо нөгөө дайчид мориндоо гэдэг юу байсан чинь яг тэр хөдөлгөөн нь манай бүжгэнд байдаг байхгүй. Одоо ингээд ном сум болно. Тэгээ яг хосоороо ингээд нөгөө ном сумаа ингээд харавдаг. Тэгээ бид нар бас энэ жил тэрийг харчихлаа. Оо ямар гоё юм бэ гэл. Тэрүүгээрээ бид нараас нэг рeel хийцэн байгаа. Тэгээд ингээд үзүүлээд тэгсэн чинь нөгөө европчуудад айгу нэг талаас айгу өвөрмөц туссан юм шиг лээ. Одоо тэр YouTube-ийн комментүүдийг унших юм бол баг бөө хэрүүлээ. Одоо нөгөө Солонгос яачлаа, Монгол яачлаа гэж нэг хүмүүс маргалдаад байгаа шиг. Энэ одоо ийм латин бүжиг гэж одоо байх уу ч гэдэг юм. Эсвэл хүүх ийм одоо өвөрмөц харуулна гэж бас бодсонгүй ч гэдэг юм тийм. Маш олон сайн сэтгэлдлүүд байгаад тэгээд тэр YouTube дээр байрсаад 10 сарын дараа 10 сая үзэлттэй болсон.
Тий. Одоо тэр нөө дэлхийн бүжгийн спортын холбооны аль биесны YouTube суваг байгаа байхгүй. Тэрэн дээр бичлэгнүүд ордог байхгүй. Тэгсэн чинь одоо хамгийн сайн үзэлттэй нь 10 жилийн 9.9 сая үзэлттэй байсан чинь манай бичлэг бүр нэгээр орж ирээд 10 сарын дотор 10 сая үзэлттэй болсон. Тэгээ одоо манай багийг бол одоо энэ жил айгу хүлээж байгаа гэсэн. Манай баг энэ жил шинэ бүжигтэй очиж байгаа. Тэнгүүт за энэ багч одоо нөө сошиалор бол алаад байсан тийм үзэл хүмүүс бол бөө юм болж байгаа. Одоо энэ баг энэ жил яаж ирэх бол ямар бүжигтэй ирэх бол гэд хүмүүс их хүлээлттэй байгаа гэж бодсон. Бас саяхан бас монголчуудыг бас нэлээд хүмүүс хардаг болчиход байгаа шүү тийм. Хүмүүс ч байх тийм. Ер нь улс нийт дэлхийн нийт ер нь Монгол гэж ер нь яг яах гэдэг тийм. Юу үзүүлэх гэдэг нэг хүлээдэг болчиход байна тийм. Одоо ер нь бол та бүхний хамгийн том зорилго одоо ялалтай байгуулах багийг нэгтгэж байгаа зүйл чинь юу гэдэг вэ? Тэгээ үнцэн. Яг хоо мэдээж тэмцээн уралдаанд оролцож байгаа нэг талаас одоо тэр авраг авах гэдэг зорилго байгаа ч гэсэн нэг талаас тэр нөгөө бид нэр тэр сурагч оюутан болж байгаа залуу хүүхдүүдэд дүүнэртэй бас шавнартай тэр нэм сэтгэл зүйн бөгөөд одоо тэр том одоо тэр суурийг тавьж өгч байгаа байхгүй юу? Одоо энэ тэмцээнд орж байгаагаараа бид нэр одоо хувийн зохион байгуулалттай болж байна тий. Тэгээд нэг талаасаа одоо багаар ажил сурч байгаа байхгүй юу? Одоо би хэдий одоо ингээд жоохон өвдсөн байсан ч гэсэн манай багийнхаа яг адилхан ингээд зовж байгаа тий. Одоо ядарч байгаа. Тийм учраас би ингээд бас хүчээ гаргах хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгээд тэр нөгөө багийн одоо уур чадвар гэдэг чинь одоо soft skill болоод ингээд хүмүүс айгүй өр өгөөж өгч байна. Энийг нөгөө спорт талаас нь ойлгуулж байгаа гэх юм уу. Тэгээд нэг юм юмны ард гараад тий одоо тэр дэлхийн аврагын талбай дээр гараад бүжиглэх нь өөрөө айгүй том одоо юм ялалтай байгаа байхгүй юу. Одоо бүтэн жилийн хугацаанд за одоо манай туршлагатай зарим тамирчдад сүүлийн 4 дахь жилдээ одоо ингээд оролцож байна гэсэн коронавирус биш. Шинэ тамирчид маань энэ жилээс манад нэг хэд хэдэн шинэ тамирчид байгаа. Гэхдээ тэр хүмүүс хэлэхдээ юу гэж нэхэр та нар одоо стар амтлагт орсон 13 дахь удаа дэлхийн аврагт орох гэж байна тий. Тэр өмнө нь та нар яваагүй ч юусэн хамаагүй. Старт ороод ирсэн л бол та нар 13 дахь л явах гэж байгаа гэсэн. Тий, тийм нөгөө юм хүчтэй сэтгэл зүйг одоо бид нар суулгах гэж оролдож байна л та. Тэгээ нөгөө нэг 22 онд манайх 80% шинэ бүрэлдэхүүнтэй. Тэгэхэд хүртэл манайх нөгөө он дээр багш манаас өөрөө сэтгэл зүйгээр суралцдаг Германда. Тэг биднээс тасгалжуулахаас гадна сэтгэл зүйд бэлтгэлжүүлдэг. Тэгээд бидрийг айгүй юм оюун ухааны хувьд маш өндөр одоо юм потенциалтай болгож өгдөг. Тэгээд тийм одоо зүйлсийг өөрөөгөө ялаад тий багийн хүчээр тэрийг даваад сурцсан хүмүүс амьдрал дээр заавал энэ бүжгээр амьдрахгүй ч гэсэн жижиг зүйлсүүдээр том зүйлсүүдээр ингээд хүнтэй харилцаад тэр зүйлсийг даваад одоо зарим нэг жижиг одоо асуудал бэрхшээлүүдэд шатрахгүй нугарахгүй болдог тийм хүчтэй хүмүүсийг бас бий болгож байгаа юм шиг санагддаг. Стол нөгөө сэтгэлийн хүчээр давна штэ гэдэг шиг тийм ээ. Бас сэтгэлийн одоо хат болол нэлийн нэмдэг хаа. Тэгэд бүжигчд бол тайзан дээр гарахаар үнэхээр үзэсгэлэнтэй гоё тий ста урлаг уран сайхны гоё мэдрэмжийг өгч идэг ч гэсэн тайзны ард тэр бэлтгэлийн зааланд бол нэлээд их ядралт шантрал юм авдаг баха. Тий. Одоо бэртэл гэмтлүүд бас байна л та. Одоо өнгөрсөн жил манай нэг эрэгтэй тамирчны өвдгөн нь одоо бэртэд. Тэгээд нөө сэлгээсэн тамирчин маань шууд орж бүжгэлж байгаа байхгүй. Гэтэ Монголоос явахын өмнөхөө тэгээд шууд л одоо орж бүжгэлсээр арга байхгүй гэл явсан. Нөгөө манай тамирчин маань ингээл нөгөө чигээ зүгээл таяга байрал ингээл явсан. Бас нэг талаасаа нөгөө бусад тамирчдад айгүй хүнд тусаж байгаа байхгүй тий. Хамт талбай дээр гарах байсан хүмүүс маань ингээ бэртэж гэмтчихэнгүүт. Тэгээд нөгөө нэг талаасаа тийм өвчин зовлон бас тохиолдох үе байна. Тэгээд бас яг ингээл дэлхийн бэлтгэлтэй ороо явж идэл ар гэр асуудлууд гарна. За тэгээд санхүүгийн асуудлууд гарна тий. Тэр болгон дээр ингээ нөгөө нэг баг болоод хамтдаа ингээ гоё явандаа гэж идэл нэг нэгээр ингээ мултраад үлдэх тохиолдол бид нарт амар харамсалтай санагддаг. Тэгээ тэр хүмүүсээ ч гэсэн дараа жилүүдэд дахиж ирээд ингээ буцаад бас яваасаа гэж хүсдэг. Нэг талаасаа нөгөө бидний яг тэр санхүү мөнгийг бол нөгөө өөрсдөө гаргаж идэг. Тэгээ нөгөө нэг оюутан сурагчдын хувьд бол аав ээж гэдэг бас айгүй хүчтэй хүмүүс юм. Тэгээд намаагаас тэгээ сурагч яхаас хойш явуулсан гэхээр би бол аав ээж амар бахархдаг аахгүй. Тэгэл одоо л өөрөө ингээл уучраа болох гээд явж байгаа. Тэгж байгаа тухайн үед бол ингээл аав ээж минь болгоно бүтээн явна гэл тэгжсэн. Тэгээд одоос нөгөө тамирчдынхаа аав ээжид бол маш их баярлаж талархдаг. Ямар хөрх юм бэ? Та хэд маань энэ удаагийн тэмцээнд хэдүүлээ ямар баг бүрэлдэхүүнтэй, хэдэн үний одоо бүрэлдэхүүнтэй явах гэж байгаа болоо? Яг нөгөө үндсэн бүрэлдэхүүн дээр бол 8 хос талбай дээр гардаг. 8 гээд 16 тамирч. За тэгээд сэлгээ тамирч гэж байна. 1-2 ширхэг байгаа. Ширхэг гинэ. За тэгээд багш тасгалжуулагчдын бүрэлдэхүүнтэй. За тэр манайх
ер нь жоохон цөөхөлөөл явд юм дөө. Тэгээ нэг 20 жоохон гарс гээл. Аха. Энэ жилийн бүжгийн дэглэлт ер нь нэг жоохон нэг хальт цохуулах тий ямар хөө бас өнгөйсийг илэрхийлэхийг зорж байгаа. Өмнө нь бол илүү юм уламжлалт бас хэм маягийг бас оруулж исэн бас туршлага байгаа юм. Тэгэхээр энэ жилийн үед юу ч гэсэн чүчүүд аяа чухал гэж хэлсэн шүү дээ тий. Одоо бид манай 2022 оны бүжиг бол нөгөө DJ and Dance Journey гэдэг нэртэй байхгүй юу? Тэгээ нөгөө юм олон хөгжмийн одоо мэддэг хүмүүсийн мэддэг дуунуудыг одоо бүжгийн ая руу ингэж ремикслэж хувиргаж хийсэн аятай тийм одоо бүжиг. Харин энэ жилийн бүжгийн онцлог бол манайх ерөөс тийм нөө байдаг дуу байдаг аян дээр хийгээгүй зөвхөн яг энэ бүжигтэй зориулаад шив шин ая хийлгэсэн. Одоо зөвхөн одоо манай ая гэсэн үг. Одоо тэр нь одоо ямар нэг одоо байдаг дуу биш тий. Эсвэл хин нэгний дуулсан дуу биш. Тэр дотор нь орж байгаа үг. За тэгээд тэр хоолой. За тэгээд бас тэр аянуудыг бол нэг бүрчлэн одоо энэ тэр бүжиг дэглэлтэндээ зориулж бичсэн. Нилийн бүтээлч байдлаар хандж тий. Тэгээд нэг талаас нөгөө аяа гэдэг айгуу чухал. Одоо манай нөгөө шүүлтийн систем байгаа л да. Technic quality гэж байгаа. Music to movement гэдэг одоо тэр ая хөдөлгөөний нийцэл гэж байгаа. Багийн төрлийн нөгөө жоохон даваа тал нь хэмэл аяа бид нөгөө өөрсдөө бэлддэг. Тэгэхээр чин ая хөдөлгөөний нийцэл айгуу сайн гаргах боломжтой байдаг. Тамирчид маань айгуу сайн бүжиг хийх хэрэгтэй гэсэн. Тэгээд нөгөө choreograph одоо энэ нөгөө бүжиг дэглэлт за тэр эмоц те юмнууд тэр оноо авдаг. За тэгээд багийн ур чадвар гэж байгаа. Бид нар нийтдээ ингээл нөгөө мэргэлт хийгээл охноо нөгөө газраар ингээл унгааж мдахал тий нэг юм трүүкүүд байгаа шүү дээ тий тэдгээр зүсэд тэр нэмэлт оноонод авдаг ингээд 4 хэм маягаар шүүлтэн дардаг. Аха. Уган цэцгээсээ асуумаар байна л да. Одоо хувь хүнээс нь тий илүүтэй бүжгийн спорт бол мэдээж гайхамшигтай. Гооцын хувьд бол маш сайхан. Эмэгтэй хүнд бас мөн илүү тийм бие бэлтрийн хувьд тий ийм гоё төгс бие бэлтрийг өгдөг. Гэхдээ мэдээж альва спорт урлагт бол бас нэг хэцүү үе байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бүжгийн спортоор Монголд хичээлхийн давуу тал болоод ер нь жоохон хичүүл гэдэг бас нэг санаа бас байдаг болов. Би бол өөрөө яг нэг хамтлагтай бүжиглэхээс гаднаас хосын төрлөөр бүжиглдэг байсан. Энэ жилээс бол арай бүжиглэхгүй байгаа. Тэгээд өнгөрсөн 2024 онд би хостойгоо улсын авраг болчихсон байхгүй юу. Тэгээд тэрийг бодглохлоор бол айгу мэдээж гоё идэг. Тэгээ хүнд хэцүү зүйл гэх юм бол манай спорт өөрөө жоохон өртөг өндөртэй. Яг мэдээж спортууд нь бүгдээр л өртөг өндөртэй. Одоо хэрэгслүүдээс нь ахуулаад. Манайд нэг тийм хэрэгслүүд нь бол одоо хувцснууд байна тий. За тэгээд тэр нүүр будаг одоо тэр үс засалт гэх тий. Одоо нөгөө спортоо дагаад тэр юмсуудаас ингээ хөгжих шаардлагатай болж байгаа. Одоо яхан бүжгийн хувцсны дэлгүүрүүд ч юм уу нээгдэж байна тий. Эсвэл урдаас ингээ нөгөө оруулж ирдэг онлайн шопууд бий болж байна. Нөгөө талаасаа одоо тэр нүүр будалтыг зөвхөн бүжгийн спортын нүүр будалт хийдэг. Зөвхөн бүжгийн спортын үс засалтыг хийдэг. Зөвхөн бүжгийн спортын хувцас хийдэг ч юм уу нэг тийм гоё студ одоо тийм үйл ажиллагаа явуулах хүмүүсээр бол дутагдж байна. Тэгээд бид нар одоо өөрсдөө л тэр гайдаг аахгүй. Тэгээ нөгөө мэрэгжлийнхаа мейкап артистуудаас ингээ зөвлөгөө аавна. За ийм манай бүжиг юм байгаа ямар шүү байх вэ гэд. Тэгээ нөгөө одоо Орос ч гэх юм уу, Хятад ч гэх юм уу том улсуудад бол тийм нөгөө яг спортоо дагаад хөгжсөн салбарлсан бас олон бизнесүүд байна. Тэгэхээр бас хүмүүст хэлэхэд тийм гоё бизнесийн санаанууд байна шүү. Манай спорт дотор тийм хөгжөөлээд хөгжөөрэй. Гоё санааг хэлж जैन тий. Аха. Стар хамтлагийн ер нь 2026 оны төлөвлөгөө алсын арааг яг хиймээр байгаа зүйл бас юу байгаа бол одоо ирэх жил бол манай нөгөө студ байгуулагдсны 5 жилээ явуулна. За тэгээд тэрний дараа жил 2027 онд манай стар хамтлагийн 20 жилээ явуулна. Тэгээд ер нь л тэр энэ ойн баяруудаа ухтаад бид нэр бас хэд хэдэн ажлуудыг бас уг нь төлөвлөж байгаа. Тэгээд энэ оноос бас би нөгөө студийнхаа яг гүйцэтгэх захирлын үүргийг аваад явж байгаа байхгүй. Тэгээд бас босоод байгууллагуудтай, бизнесүүдтэй бас хамтарч ажиллах саналуудыг тавиад ингээ ихнээсээ бас ажлууд эхлэе явж байгаа. Тэгээд бас манай бас энэ бүжгийн хамтлаг болоод манай студидтэй хамтарч ажиллах бас тийм байгууллагууд байх юм бол бас холбогдож болно шүү гэж хэлмээр байна. Тэгээ ялангуяа нэг гоё тэмцээн зохиомоор байгаа тий. Одоо ингээл Улаанбаатар кап гээл жуудогийн тэмцээн байт юм гоё спортын тэмцээнүүд болж шít. Тэгээ гоё тэмцээн зохион байгуулахаас за тэгээ бас юм нэг талаасаа нэг урлаг гэж хараад байгаа тий. Айгуу гоё бүжгийн шоу тоглолт зохион байгуулах ч гэдэм үү тий. Гэх мэтчлээ ажлуудыг уг нь өсөж мөрөөдөж байна. Гоё юм аа. Гоё шүү дээ. Одоо яг гоё цаасан дээр болгочиход л биелчдэг юм да. Тэгэд магадгүй бас ингээд нас нь жоохон явцсан ч гэх юм уу тий. Арай нөгөө одоо хүүхдүүчийн хөвчлэн 15 6-аас ч юм уу тий. Бүжгийн спорт руу орж ийн. За тэгээд ажил хийдэг.
Тэгээд илүү сонирхогчийн хуваар явж байгаа, илүү сурмаар байгаа хүмүүст бас манай ууган цэцэг юу гэж зөвлөх болоо. Жохон хойш зугаал. За би одоо жохон ийм болцсон юм чинь ингээл тийм ингээд нэг өөрөөсөө хичээд юу санаа зовооч юм уу тийм байдаг штэ. Ер нь л нөгөө тэр нөгөө айдсын бүсээс гарах хэрэгтэй те хэдүүлээ. Тэгээд 7 ногтой 2-оос юм уу 3 удаа ер нь зарлж байгаа клубүүд. Тэгээд бас альч клубт явсан болно л та хүний эрх сонирхол байгаа. Гэхдээ тэр клубыг яг нөгөө бас нэг талаасаа яг манай аль биесны Монголын бүжгийн спортын холбооны клуб эсхийг манай эцэг эхчүүд болоод хүмүүс манаас шалгаарай гэж хүсэж байна. Одоо яг юм бүжгийн сургалтууд дээр бол хяналт шалгалт бол айгу баг байхгүй. Тэгээ нөгөө өөрийгөө бүжгийн багш гэж нэрлэж байгаа. Одоо яг аль биесны бас сургууль соёл төгссөн эсвэл сертификат, лицензтэй хүмүүс байх хэрэгтэй. Тэрнэр ялангуяа хүүхдүүдийг авчиж байгаа нэг ингээм эмзэглүүлдэг байхгүй юу? Тэгээ тэр нөгөө биетэй нь ажиллаж байгаа учраас бэртэл гэмтэл авах нэг талаас нь буруу тийш нь хөгжүүлэх гэсэн асуудлууд бас яригдчихэж байгаа. Тэгэнгүүт тэрийг бас айгу сайн судлаад, багшийн судлаад, клубын судлаад тэгжиж бас сургалтанд хамрагдаарай гэж хүсэж байна. Сонирхчийн хувьар гэх юм бол мэдээж айгу гой баяр жаргалтайгаа бүжиг сурах гэдэг учраас та өөрөө сонирхоод хаанч очисон болно. Мэдээж нөгөө гэр оронтойгоо ойрхон байх, ажилтайгаа ойрхон байх чинь айгу чухал. Тэгэхээр 7 ногтой 2-оос 3 удаа ингээ бүжгээр хичээлэх юм бол хөдөлгөөний дутагдлаас л хангалттай сэргийлнэ. За тэгээд нэг талаасаа бага зэрэг одоо хоолны дэглэмтэй хослуулахад л маш сайн жингээ буруулдаг. Гэлсэн нэг юм асуучих. Хүүхдийн ер нь хэдэн наснаас өгөл хамгийн тохиромжтой нас гэж үздэг юм болоо? Одоо нөгөө балетын сургалтууд байдаг шүү дээ. Тэгээд тэрийг бол нөгөө 4, 3, 4, 5 тагаас нөгөөд байгаа. Тэр бол байж болно. Манай дээр бас нөгөө яг тийм цэцэрлэгийн насны хүүхдүүдийг бол бүжгийн суур боловсрал гэж хөтөлбөр байгаа. Одоо альч бүжгийн төрлөөр хичээлэд явхад бэлэн болгоод ерөнхий хөгжил тэр хэмнэлийн мэдрэмжтэй болгоод хөгжүүлж байгаа нэг 6-7 нас хүртэл. Тэгээд цаашаага альч бүжгийн төрлөө сонгоо явж болно. Бас бүжгийн спортод сонгоо явж болно. Тэгэхээр ер нь тэр нэг юм суур гэдэг юм чи айгуу чухал байгаа. Тэгээ эцэгчүүдийн бас нэг хүсэж идэг юм нөө шууд бүжиглүүлмээр байдаг. Тэгэл нөгөө айгуу хөөрхөн нөө YouTube-ээс дуу тавиал ингээ хөтлөөд байгааг нь манай хөдөлтөөгөө бүжиглэж байгаа гэж тэгэл авиадэрдэг аахгүй тий. Тэнгүүд тэрийг нас ингээд засах хэрэгтэй болдог. Ойлгуулах хэрэгтэй болдог. Хамгийн чухал юм тэр нөгөө тасгалууд дээр суурлаж тэр хөдөлгөөнийг хийж байгаа учраас хүүхд маань шууд бүжиглэх хараахан болоогүй. Тэгээ бас тийм бага наснд нь битгий шууд юм хипхоп бүжигч гэдэг юм тийм юмд авчиж өгөөч тий. Биеийг нь эхлээд сайн хөгжүүлээд тархийг нь бас сайн хөгжүүлээд тэр аяыг сонсож мэдэрдэг болгосны дараа бүжиглэхэд бол асуудал байхгүй. Маш хурдан бүжгийг аваад явчихна. Тэгэхээр нөгөө барилга барихад тэр суур чухал байдаг шиг ямарваа нэгэн зүйл одоо зөвхөн бүжигч гэлтгүй бүх спортын төрөл төр суурийг нь аягүй сайн зөв тавьдаг тийм багш дээр тийм сургалтанд авчиж өгөөч. Тэгэх юм бол цаашаа тэр хүүхэд өөрөө ингээ гой хөгжөөд явах боломжтой л гэж хэлбэр. За ярилцлагад маш таатай байлаа үнцгээ. Тэгээд 12 сарын 13-нд болох одоо дэлхийн Латин Америк одоо аврах шалгаруулах тэмцээнд Стар бүжгийн хамтлагт нь өндөр амжилт төсөө тэгээд Монгол гэхээс илүү бүр Аз ТV ингээд төлөөлж явж байгаа бүр гайхалтай сайхан залуучууд байна. Тэгээд авраг аваарай. Тэгээд авраг авч ирээд буцаад студид хүрээд ирээрээ. За баярлаа. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Гурлаа зүрх авалч.